За, цаг өдрийн мэндийг хүргэе. Аа, за тэгээд ерөнхийдөө би видеого хийж байхдаа үзэгчдээсээ бас янз бүрийн комент авч сэтгэл авдаг. За тэгээд нэлээ олон бас комент авч байгаа сэдв болохоор adverb clause гэсэн дүрмийг ингээд тайлбарлаад өгөөч гэсэн байна. За, энэ бол иймэрхүү комент авах нь бол баг зүүн хэрэг гэж бодож байна. Ерөнхийдөө яг а газруудад тийм дүрмийн номон дээр ч гэсэн англи хэлний дүрмийн номон дээр adverb clause гэж яг бол ер нь бол заадаггүй. Ингээ бүтнээр нь хөтөлчилж. Би яг энэ дүрмийг өөрөө бас IELTS гэсэн шалгалтанд бэлдэж эхлэхдээ л adverb clause гэж бас ийм дүрм байдаг юм байна. Тэгээд энэхэд тэрнээс хойш судалж эхэлж байсан. Тэгэхээр ерөнхийдөө бол яг нь ихэнх хүмүүсүүд яг adverb clause гэж заадаг дүрм бол ерөөсөө биш ээ. Тэгтээ тэгээд энэ дүрмийг яг юунд хэрэглэх юм бэ гэхээр миний бодлоор хамгийн чухал хэрэгцээ бол ерөөсөө л бичгийн англи. Бичгийн англи хэлэнд нэг мэрэгшмээр байгаа. Энэ талаар гүнзгийрүүлж үзмээр байгаа хүмүүст бол ерөөсөө л яг нь гурван тулгуур клосын нэг болох adverb clause бол заавалгүй хэрэг болдог. За. За тэгээд энэ дүрмийг үзье. Ерөнхийдөө бол энгийн тэгтээ жоохон гүнзгийрэх тусмаа баг зэрэг хэцүү болж ирдэг. Тэгээд ойлгохгүй зүйл бас сонирхолтой зүйл энд гарч ирсэн бол энэ видеонд гарсан бол комент бичиж үлдээгээрэй. Бүгдийг уншиж байгаа шүү. За тэгээд бид дэлгэцээ ингэ шилжүүл. Нэг шилжүүл. Yeah, adverb clause. За биндээ бас яах нь өөрийнхөө тоо жоохон бичсэн байгаа. This is Mr. Paul's charming guide to understanding unbelievably powerful writing mechanism adverb clause гэсэн байна. Okay. За тэгэхээр энэ бол ерөнхийдөө энэ тэндээс би шууд copy даагүй. Яг copyцсан гэхдээ нийлүүлээд яг энэ видеонд анх удаага зааж байгаа миний өөрийн гайд байна. За, adverb clause гэдэг үзэж эхэлцгээе. За, эхлээд adverb clause гэж үзэж байгаа бол эхлээд юуны төвөнд бол adverb гэж өөрөө юу гэсэн үг юм бэ гэж бодох хэрэгтэй. Монгол хэлээр бол adverb бол байц гишүүн гэж энэ тодорхойлдог. Энэ ямар үүрэгтэй зүйл юм бэ гэхээр энэ үлэг тэмдэгнэр бараг бусад adverb буюу байц гишүүн өгүүлбэрийн өгүүдийг яг нэмэлт мэдээлэл өгж хотддог үгийг хэлдэг байх нэ. За тэгвэл яг энэ adverb гэдэг нь болохоор өөрөө бол иймэрхүү асуултанд бол хариулдаг. За жишээ нь when хизээ. За жишээ нь we arrived бид ирсэн. Хизээ ирсэн. We arrived later. Бид нар бол дараа нь ирсэн. Бид орж байна. Мөн where бол хаана тийм ээ? Darcy waited outside. Хаана гэсэн мэдээлэл бас өгч байна тийм ээ? За Darcy waited outside. Бас би нэг зүйлийг бас давхар хэлж явах хэрэгтэй байх. Тэр бол in later гэж байгаа энэ үг нь болохоор яг нь arrive ирэх гэдгээр татдагч байгаа шүү. Ирэх. Хүлээх. Хүлээсэн хаана хүлээсэн? Гадаа хүлээсэн. Хойно хоцорж ирсэн. Okay. Tom is extremely tall. Okay. Tom бол өндөр. Тэгвэл Tom хэр өндөр юм бэ? Гэр Tom бол маш өндөр. Маш өндөр. Extremely tall. За. Тэрний яг бас яаж гэсэн асуултанд хариулж болох юм бэ? Яаж? За, to what extent буюу хэр их, хэр зэрэг гэж болох нэ. За, тэгвэл энэ хасаад унших юм бол Mark felt slightly fatigued. Mark felt slightly fatigued. Mark ядарсан гэсэн үг тийм ээ.
Хэр зэрэг ядарсан юм бэ? Тэгэхээр бага зэрэг ядарсан гэж болно нэ. Бага зэрэг ядарсан. За. За цаашаа гоцъё. За тэгэхээр ерөнхийдөө adverb бол ингэж үйл үйлөг тэмдэг нэр бас бусад нөгөө нэг adverb-д байцаг шүнд нэр мэдээлэл өгдөг байна юм. За тэгвэл жишээлэхэд жишээ одоо нөгөө adverb-д үзье л да. Adverb. За жишээлэхэд юм байна. Really, very, well, badly тийм ээ. Үнэхээр тий сайн, муугаар гэд. Ерөнхийдөө энэ ly-аар төгсөж байгаа бол ихэвчлэн adverb-удад байдаг. Энд дээр болохоор байх нь сайнаар, муугаар, үнэхээр тийм гэж ярьж байна. Мөн цаг бас зааж болдог тийм ээ. Өчиг өнөөдөр, өчигдөр, өдөр бүр гэх мэт. За мөн хэр зэрэг юм. Байнга, дандаа, хаяа. Мөн цагаар тийм ээ. Эрт, early, late, soon. Мөн хааны энэ тэнд хаасайгүй гэх мэтээр байдаг. За ерөнхийдөө бол ихэнх одоо нэг adverb болохоор дандаа юм юугаар явдаг л да. ly-аар бол төгссөн бол маш түгээмэл байдаг. За жишээ нь one sings loudly in the shower. Энэ дээр нь болохоор бид нар хэрэгжилж байгаа adverb нь болохоор энэ чангаар хуан шүршүрт дуулдаг тийм ээ. Чангаар дуулдаг. Энэ дээр my cat waits impatiently for his food. Төвчээр гүйтэж хүлээдэг байна. I will seriously consider your suggestion. Би яах нь би нэр буруу талд нь энийг авчижсэн байна шүү. За би бас заримдаа иймэрхүү алдаануудыг гаргадаг. Seriously би өгөн бичих жагаад consider бичсэн. Би яах нь би нухацтайгаар чиний зөвлөгөөг бодож үзнэ. Нухацтайгаар бодож үзнэ гэж байна. За тэгээ өөр бас happily, sadly тийм ээ. Баяртайгаар, гонигтайгаар, хурднаар, удаанаар гих мэтээр яах нь тиймэр, иймэр гэсэн байдлаар бол adverb бол байж идэг. Чин тогтноод. За тэгвэл adverb clause гэдэг очихоор юу болдг юм бэ гэхээр ерөнхийдөө бол clause гэж үг нь болохоор өөрөө бол яах нь гэхээр өгүүлбэр гэсэн үг л дээ. Яг өгүүлбэр. Гэхдээ би даагаагүй өгүүлбэрийг англи хэлэнд clause гэж хэлдэг. Ерөнхийдөө бол нэг тийм дагвар маягийн тий. Дагуул гэсэн үг. Ингээд гол өгүүлбэрийг дагаад ингээд нэмэлт тайлбарлал өгөө явж идэг тийм дагуул өгүүлбэр гэсэн үг. Тэрийг бол clause гэдэг. Тэгэхээр яах нь байц гишүүний дагуул өгүүлбэр буюу adverb clause гэж байх нэ. За тэгвэл энэ нэр юу гэсэн үг юм бэ гэхээр энэ дээр нь тодорхойлолтыг бид нар бичсэн байгаа л да. Ингээд a group of words that functions as an adverb in a sentence. Тэгэхээр яг нэг өгүүлбэр тэр чигээрээ яг л adverb буюу байц үг шигээ ингээд ашиглаж байдаг гэсэн. За жишээгээр би үзүүлье заяа. He bakes cakes weekly. За тэр болохоор торт бэлуу хийдэг. Тэр бэлууга 7 хоногоор хийдэг. 7 хоног бүрээр хийдэг гэж энэ дээр. За тэгвэл 7 хоног бүрээр хийдэг юм бол 7 хоног бүр хийдэг юм бол яах нь би үүнийг өгүүлбэр болгоод хийх юм бол he bakes cakes before he leaves for work every Sunday. Тэгэхээр яах нь одоо би 7 хоног бүр гэдэг тал дээрээ бүр дэлгэрэнгүйгээр одоо тайлбарлаж байна гэсэн. Тэр бүтэнсээ өдөр бол ажилдаа явхаасаа өмнө бэлууга хийдэг. Тэгэхээр яах нь 7 хоног бүр гэж хэлсэн аа. Бүтэнсээ өдөр ажилдаа явхаасаа өмнө гэж дэлгэрүүлж юм гэсэн үг. Тэ? Ингэж дэлгэрүүлж байгаа болохоор энэ өгүүлбэр яах нь тэр чигээрээ юу болж байна? Adverb clause. Adverb-ийн гишүүн өгүүлбэр болж ирж байна гэсэн үг. Окей. За. Нэг яахад болохоор яах нь мэдээж before he leaves for work every Sunday ганцаараа байн оршиж чадахгүй гэсэн үг. Заавалчгүй тэр билүү хийдэг гэсэн дээг л
яг нь дагалдаж одоо нэг ёсондоо parasite. Одоо parasite ч биш юм арай гоё илдгээр тусламж тийм ээ. Туслахын үүрэг үүсдэг гэсэн. Дараах нь add for clause. За нэмэлт дэлгэрэнгүй тайлбар бас гарч ирж байна. Тэгэхээр түрүү ярьсан тийм ээ. Энэ болохоор ер нь бол ойлголцсон шүү. Нөгөө өгүүлбэр болдог гэж ярьсан. Мөн үйл үгийг бусад adverb-ыг мөн тэмдэг нэрийг тодорхойлдог гэсэн нэмэлт мэдээлэл өгдөг. Мөн нэмээд өөр дээрээ нэг subject, нэг эзэн бий гэсэн үг. Нэг subject, нэг үйл үгийг зайлшгүй агуулж байдаг гэсэн үг. За зайлшгүй агуулж байдаг. Жишээ нэг үндэ харъя л да энэ дээр. Энэ дээр болох нь you гэдэг нэг эзэн бий байна. Мөн тэгээд дуртай байх гэдэг нэг бас нэг үйл үг байна тийм ээ. Хамгийн сүүлийн шаардлага нь болохоор starts with a subordinating conjunction. Буюу за би subordinating conjunction гэдэг энэ юу гэсэн үг юм бэ гэхээр холбох хэрэгсэл гэсэн үг. Холбох хэрэгсэл. Би яг дараагийн слайдн дээр үзүүлье. Тэгэхээр яг нь гэхээр энэ adverb clause гэдээ байгаагаа жишээ нь энэ дээр байгаа шиг whether гэд яг нь эсэх гэсэн шиг иймэрхүү холбоо үгээр заавалчгүй хэлдэг гэсэн үг. Окей. Тэгэхээр иймэрхүү дөрвөн шаардлагыг хангаж чадсан бол энэ бол adverb clause муу юм байна гэж үзэн гэсэн. Автад хэлэхэд болохоор яг нь adverb буюу байцах шүний үүргийг гүйцэтгэх юм байна. Үйл үг байцах шүн adjective-ийг тодорхойлдог юм байна. Дотроо эзэн бий болоод үйл үгтэй байх ёстой юм байна. Мөн энэ нь subordinating conjunction буюу тийм subordinating conjunction гэсэн холбох хэрэгслээр эхэлдэг юм байна гэж бодно гэсэн. За тэгвэл би жишээг үлсэе л да. За энэ дээр whether you like it or not гэдэг. Чи дуртай дургүй байхаас чинь хамаагүй. Окей. Чи дуртай байна уу? Дургүй байна уу гэсэн үг юм дээр. Чи дуртай байна уу? Дургүй байна уу? Чи adverb clause-ыг сурах ёстой. Англи сурч байгаа бол чи дуртай байна уу? Дургүй байна уу? Тэгэл сурах ёстой. Тэгэхээр яг нь би зүгээр чи adverb clause-ыг сурах ёстой гэж хэлэх дээрээ нэмээд дуртай байна уу? Дургүй байна уу? гэдгийг нэмчлээ гэсэн үг. Тэгэхээр нэг жоохон дэлгэрүүлж үзье. Тэгэхээр энэ болохоор жишээ нь энэ дээр often гэж юм тийм ээ. Often гэдэг бол dealing-тэй тийм ээ. Ерөнхийдөө гэсэн үг. Тэгэхээр яг нь ерөнхийдөө байна бол гитар тоглодог. Тэгээ ерөнхийдөө гэсэн чинь юу гэсэн үг юм бэ? Энийгээ дэлгэрүүл бол би adverb clause ашиглаад whenever he has free time. Түүнд чөлөө цаг гарангуутал тэр гитар тоглодог гэсэн. Окей. Тэгэхээр энэ ерөнхийдөө гэдэг байгаа нь чөлөө цаг гарсан үед л тэр гитараа барьчихдаг гэсэн үг тийм. За цаашаа гаръя. За тэгэхээр би түрүү нөгөө ярьсан subject subordinate conjunction гэдээ байгаа зүйл нь болохоор эдгээр харагдаж байна л да. За тэгэхээр энэ дээр гарч ирж байгаа энэ үгнүүд бол яг нь нэлээд алуу маш их байдаг энэ холбох conjunction холбох хэрэгслүүдийн төлөөллийг харуулж байна. After, although, because, before гэх мэтээр. Тэгэхээр энэ үгээр эхэлж байвал одоо adverb clause эхэлж байна гэсэн нэг тэмдэг өгдөг гэсэн. Окей. За бүр дэлгэрүүлье. Би дэлгэрүүлж харуулъя. За тэгэхээр adverb clause гэдээ байгаа саяны үгнүүд чинь ерөнхийдөө бол ийм 9 төрөл байдаг. Окей. 9 төрлийн одоо дэлгэрүүлэл байдаг гэсэн үг. Тэр нь ямар юм бэ гэхээр time буюу хизээ, condition нөхцөл, under what circumstances ямар нөхцөлтэйгээр, purpose for what intention ямар зорилгот хүрэх гээд байгаа. Зорилгыг нь үзсэн. Reason шалтгаан
concession, concession тэр яг нэг хүлээн зөвшөөрөлт. Тэгсэн ч гэсэн юм ерөөдөө санааг илэрхийлдэг яадаг. Газар place, comparison харьцуулахтай. Manner гэх нь болохоор арга барил, ямар арга барилаар юм. Result буюу үр дүн. Жишээг нь үзүүлье. За жишээ нь time гэсэн үгэн дээр ямар үгэнд ордог вэ гэхээр when үед тэгэх үед after тэрний дараа before since as long as гэдэг ордог гэсэн тийм ээ. Би өмнө нь болохоор subordinate conjunction гэсэн холбоо хэрэгслийг яаж ашиглах вэ гэсэн видео хийж ирсэн. Тэрийг бас үзээрэй. Энд дээр яг энэ үгнүүдийг өгүүлбэрт яаж ашиглах талаар бас яг тусгайлан жижиг видео хийсэн байгаа. За condition гэх юм бол if unless provided that. За ерөнхийдөө би тууд хальт ингээд тайлбарлаа авчих. Тэр яг нь хэрв тэгэхгүй бол purpose so that in case шалтгаан because since given ингээд ерөнхийдөө яг нь энэ үгнүүдийг болохоор яг нь adverb clause гэхтээ би нэг ашиглаад нэмэлт мэдээлэл өгдөг байх нэ. За adverb clause бол ерөнхийдөө үгний хаанч байж болдог. Тэнд байж болдог, дунд байж болдог, адагт байж болно. За тэгвэл жишээ нь you will not gain weight. Чи жин нэмэхгүй. Ямар үед жин нэмэхгүй юм бэ гэж би нөхцөлд adverb clause-ыг тавьсан байна ард нь. Чи их идэхгүй л юм бол тэр хандлаас гэдэг нь ахгүй л юм бол гэсэн утгатай нөхцөлөлтөө. Чи их идэхгүй л юм бол жин нэмэхгүй. Энэ нөхцөлийг биелүүлвэл чи жин нэмнэ гэсэн. За тэгвэл эхэнд ингэж орж болт юм. Эхэнд орох юм бол заавалчгүй тасал авах хэрэгтэй. Adverb clause-ийг энэ тасарч байгаа шүү гэдгийг илтгээд. За тэгэхээр энэ adverb clause маань болохоор юуг тодорхойлж байгаа вэ? Би нөгөө үйл үг adjective тодорхойлдог гэж ярьсан да. За тэгвэл энэ дээр gain weight буюу жин нэмэх гэсэн энэ үгийг тодорхойлж байгаа гэсэн. Жин нэмэх. За дахиад some people when they are angry will turn red in the face. За тэгэхээр энийг нэр хасаад нэг бодож үзэх юм бол зарим хүмүүс нүүр нь улаадаг гэсэн үг. Зарим хүмүүсийн нүүр нь улаадаг. За тэгвэл энэ нь болохоор бичээд явж л та энэ дэр. Жин нэмэх. Энэ дээр жин нэмэх болж байгаа бол энэ дээр нүүр нь улаахыг тодорхойлж байна. Нүүр нь улаах. Тэгэхээр хизээ нүүр нь улаах юм. Энэ хизээгс асуулт байна тийм ээ. Хизээ. Энэ дээр болохоор нөхцөлийг явж. Нөхцөлийг тодорхойлж. Хизээ юм бэ гэхээр when they are angry. Okay? Тэгэхээр зарим хүмүүс уралсан үедээ нүүр нь улаадаг. Тэгэхээр өгүүлбэрийн голд орж байгаа бол заавалчгүй ийм 2 кома таслалаар хязгаарыг нь ингэж тодорхойлох хэрэгтэй гэсэн үг. Айс бөгөөс өгүүлбэр чинь замбраагүй бол утгагүй болно гэсэн. За мөн сүүлд байсан ч болно. If you have adverb clause at the end, you don't need comma. Харин өгүүлбэрийн хамгийн эцэст тавих юм бол комма тавихгүй байж болно. Таслахгүй байж болно. За тэгвэл жишээ нь let me know гэвэл надад хэлээрэй гэсэн үг. Let me know. Бас би энэ нөхцөлтэйгээр надад хэлээрэй гэж байгаа шүү. Ямар нөхцөлтэйгээр? Тэр ямар нөхцөлтэй гэхээр хэрв if you understand the adverb clause хэрв чи adverb clause-ыг ойлгож байгаа бол надад хэлээрэй. Окей. За би одоо тэгвэл энэ дээр нэг түгээмэл байдлаар яаж adverb clause-ыг нөгөө writing бичих арга барилтаа ашиглах талаар жоохон үзүүлье. Тэгэхээр би энэ видеоны ихэнд хэлсэн тийм ээ. Adverb clause бол бичгийн ангиллыг ашиглах маш хүчтэй механизм гэж хэлсэн.
За юу гэсэн үг юм бэ гэхээр би энэ дээр тааруулъя. Одоо би доогуур зурчихсан байгаа энэ үгнүүдийг яг энгийн жижиг үгнүүдийг би аа, adverb clause гэсэн дүрмээр ашиглаад дэлгэрүүлж тунгана гэсэн үг. За эхнийх нь харъя. Her goldfish died years ago. Okay? Түүний алтан цангас олон жилийн өмнө үхсэн. Тэгэхээр олон жилийн өмнө гэж ярих юм. Би дэлгэрүүлье. Her goldfish died when she was young. Тэгэхээр яах нь олон жилийн өмнө гэдэг юм ээ. Өөрөөр би түүнийг хүүхэд байх, түүнийг жаахан байхад алтан сагс нь үхсэн юм. Окей. За. За тэгвэл дараах нь харъя. Nonetheless, they soon regain it afterwards. За энэ жоохон ойлгомжгүй санагдаж магадгүй. Nonetheless гэдэг нь болохоор тэгсэн ч гэсэн гэсэн үг. Тэгсэн ч гэсэн. За. They soon regain it after. Дараа нь тэд нар болохоор авдаг. За юу гэсэн үг юм бэ гэхээр би энэ дэлгэрүүлснээс нь одоо яах нь товчилж нэг үзье. Аа дэлгэрүүлснээс нь авчлаад нэг хадгалаа харъя. Окей. Тийм байна л та. За, if they lose weight during an illness, hero хэд нар өвчнөөсөө болоод жин алтвал окей. Тэд нар түүнийгээ удалгүй нөхөж авдаг гэсэн. Удалгүй нөхөж авдаг. За, тэгвэл яах нь вэ? Хэрв тэд жин алдвал гэснээр би ганц үгээр яхад товчлоод ихсэн ч гэсэн. Тийм ээ. Гэж болох нэ. Тэгэхээр яах нь вэ? Ихсэн ч гэсэн гэдэг нь болохоор ямар ч тодорхой мэдээлэл өгч чадахгүй байна, тийм ээ. Тэгэхээр иймэрхүү үед adverb clause ашиглаад дэлгэрүүлж болдог гэсэн үг. Энэ дээр болохоор condition буюу хэрв гэсэн үг ашиглаад дэлгэрүүлсэн байна. За дараах нь харъя. За дахиад эндээс нь орж үзье. Одоо жишээ. I will go to France so that I can learn French. За тэгэхээр миний hard English яасан байгаа юм. So that гэдэг нь тэгхийн тулд, ингийн тулд гэсэн утгатай үг. Тэгэхээр I can learn French буюу Франц хэл сурахын тулд би Франц улс руу явна гэж. За тэгвэл энийг нь болохоор adverb clause ашиглахгүй бол яаж ч болох вэ? Тэгэхээр яаж утсан бэ гэхээр I will go to France on purpose. Okay. On purpose буюу зорилготойгоор би Франц руу явна. Тэр зорилго чинь юу юм? Гэвэл би ингэж бичиж байна. So that I can learn French. Би Францыг сурахын тулд. Okay? Тэгэхээр би so that гэсэн ашиглаж байна. За тэгэхээр энэ одоо нөгөө талаас нь явж үзье. Hopelessly гэвэл ямар ч найдваргүйгээр гэсэн үг шүү. За. Найдваргүйгээр. Hopelessly бүр ямар ч найдваргүйгээр тийм ээ. Бүр өөрийн мэдлэхгүй гэж бас орчуулж болно. Өөрийн мэдлэхгүй. I couldn't feel anger against him. I couldn't feel anger against him гэхээр би түнд уурлаж чадахгүй байлаа гэсэн. Би яагаад түнд уурлаж чадахгүй байгаа юм? Тийм ээ? Өөрийн мэдлгүй яасан гэдгийг би болохоор дэлгэрүүлье гэвэл because I liked him so much. Би түнд дэндүү их хайртай болохоор түнд уурлаж чадаагүй юм аа. Тийм ээ? Тэгэхээр түнд болохоор дэндүү их түүнийг хайрлсан гэсэн нь because шалтгааныг бичлэх гэсэн. Тэгвэл би энэ дээр ганц үгээр ямар ч өөрийн мэдлэггүйгээр ямар ч аргагүйгээр буюу hopeless гэсэн үг авч ирсэн. Окей. За тэгэхээр яг нь иймэрхүү байдлаар өөрийнхөө бичиж байгаа бичвэрээ санаагаа улам илүү тодорхой боловсронгуй болгоход adverb clause гэдэг байгаа энэ төрмийг бол ашигладаг. Тэгэхээр яг нь би бүх одоо үгнүүдийг ашиглаад яхаас илүүгээр ерөнхийдөө том зургийг ингээд оруулаа. За тэгвэл одоо adverb clause гэдэг зүйлийг ашиглаад бичсэн хүмүүсийн хийсэн алдартай үгнүүдийг жоо харъя. За энэ шинэ үзье. John said he was happy. Okay, he said he was happy where he was. За тэгэхээр тэр болохоор тэр аз жаргалтай байсан гэж хэлсэн. Where he was.
Хаана байгаадаа тэр аз жаргалтай байна гэсэн. Окей. Байгаа газар аз жаргалтай. Where he was. John can speak English as fluently as his teacher. За, John болохоор англи хэлээр сайн ярьдаг. Хэр зэрэг сайн ярьдаг юм бол as fluently as his teacher. Бол багш шигээ сайн ярьдаг. За, түрүүн дээр болох юм бол өмнөийг би ардна. As his teacher does гэж бос болно. Хамт товчлоод teacher гэсэн ч болдог. Окей. Тэр багш шигээ тэр англиар сайн ярьдаг гэж бид нэр as гэсэн яг нөхцөлийг аль нөгөө холбоосыг ашиглаж болж байна. He spent lots of money. Окей. Тэр маш их мөнгийг өрсөн. Тэгэхээр маш их мөнгийг өрсөн. Нэр as if буюу арга барил гэсэн нөгөө арга барилыг илэрхийлдэг тэр нөхцөлийг болсон байна. As if he was very rich. Okay? Нэг их баян юм шиг гэсэн. As if юм шиг. Тэр нэг их баян юм шиг тэр мөнгийг өрсөн. Тэр яаж мөнгө үртгийг, ямар арга барилаар үртгийг гэдэг талаар дээр харуулсан байна. За хамгийн сүүлийн үзье. My suitcase had become so damaged that the lid wouldn't stay closed. Okay? За. За тэгвэл энэ дээр нь болохоор энэ бол арай жоохон өөр төрлийн, advanced төрлийн so that гэж байна. Тэгэхээр яг энэ so that болохоор дундаа нэг adjective аваад үргэлж яадаг. За тэгвэл миний одоо чамда үнэхээр их эвдэрсэн. Үнэхээр эвдрээд тийм болохоор таг нь хаагдахгүй байсан байна. Таг нь хаагдахгүй болтлоо их эвдэрчээ. Окей. Тэгэхээр яг нь. За би тэгвэл энэ талаар бүгдийг нь үзэл ашиглаж сурья. HT plus мэдийг гэх юм бол өмнөх слайданд харуулсан шиг. За энэ ерөнхийдөө энэ table дээр байгаа үгнүүдийг яг энэ зорилгын дагуу цаг, нөхцөл, тийм ээ, шалтгаан, зорилго, үр дүн, арга барил гэх мэтээр нь ашиглаж чадчихвэл өгүүлбэрт ашиглаж чадчихвэл adverb clause-ыг ашиглаж байна гэсэн. За тэгвэл одоо түүхэнд алдартай хүмүүс adverb clause-ыг ашиглаад юу гэж хэлсэн талаар үзээд тэгээд энэ видеого дуусгая. Тэгэхээр Ленин одоо adverb clause ашиглаад юу гэж хэлж байсан бэ гэхээр яри за while their state exists гэсэн төр хэсэг төр одоо ингэ салгаад ойлгоё. Ягаад л энэ болохоор adverb clause. Энэ болохоор нэмэлт мэдээлэл гэсэн үг. Тэгэхээр there can be no freedom. Okay? Тэгэхээр эрх чөлөө байж чадахгүй нэ гэж байна. Эрх чөлөө байж чадахгүй. Тэгэхээр энэ дээр нь нөхцөлийг нь цагийг нь заачсан байна. Ямар цагт? Ямар цагт гэхээр Ленины хэлснээр while the state exists. Юу? Төр гэсэн үг шүү дээ. State. Төр байгаа цагт freedom байж болохгүй нэ. Окей? Тэгэхээр эсрэгээр төр байхгүй л freedom байх нь шүү дээ. За гайх нь үзье. When there is freedom, за энийг төр болоод энэ дээр тасал байх хэрэгтэй. За тэгвэл одоо нөхцөлийг нь харъя. Цагийг нь харъя. Freedom буюу эрх чөлөө байгаа цагт, окей? There will be no state. Окей? Эрх чөлөө байгаа цагт төр гэж байхгүй, улс гэж байхгүй. За ямар ч гэсэн нэг яг нь өөрийнхөө одоо нэг судал ухуулгынхаа зүйлийг бол ингэж илэрхийлсэн байна. За тэгвэл John Lennon юу гэснийг харъя. За if гэсэн зүйл нь дахиад энэс нэмэгдэл явж байна. За дараах нь харъя. Тэгэхээр бид нэр би ингээд яг нь adverb clause-ыг ингэж салгаад байгаа нь нэмэлт мэдээлэл болохоор гол өгүүлбэрээс салгаад таслаад байгаа шүү. There would be a peace. За инх тайван байж болох нэ. Хизээ тайван байх юм. If everyone demanded peace instead of another television set. Okay?
Хүн бүр э, ахаад нэг телевиз үсгийн оронд, окей, телевиз үсгийн оронд эрг инх тайвныг хүссэн бол инх тайван байх байсан юм аа. Жишээ л та. За тэгэхээр ингээ харах юм бол дээрх энэ нөхцөлийг биелж байвал дээрх нь болцлыг хангуул peace гарч ирэх нэ гэсэн. Окей. Энэ болохоор болцолт adverb clause-ыг бичсэн байна. За дараах нь хамгийн сүүлд миний бол favorite, my favorite. За нэг ийм WH Auden гэдэг UK улсын British нэг тийм яран найрагчийн бичсэн үгнээс би нэг копид авсан. Юу гэж бичсэн бэ гэхээр I will love you dear. Би чамайг хайрлана. I will love you. Би чамайг үнэхээр хайрлана. Би чамайг болохоор till гэсэн байна тийм ээ. За цаг заасан байна. Тэгэхээр юу хүртэл хайрлах юм бэ гэдэг яг нь миний хайр ингэж яагаад яг нь энэ цагийг тийм ээ энэ болцлыг till гэдэг чинь энэ хүртэл гэсэн үг. Энэ хүртэл хайрлана. За тэгэхээр энэ хизээ хүртэл хайрлах юм бэ гэхээр хэдүүлээ жоохон судлаа л да харъя. Till China and Africa meet. Окей. Тэгэхээр China and Africa. За Африк хаана гэдэг вүлээ? China хаана гэдэг вүлээ тийм ээ. Тэгэхээр энэ хоёр одоо жишээ нь газар зүйн глобал хоёр зүйл хоорондоо ингээд нийлдэг ч юм уу. Тийм ээ. Дэлхийн одоо бүр газар зүйн байдал шал өөр бол үе хүртэл. And the river jumps over the mountain. Okay. За тэгээд голын ус нь уул давч яваад халиад. And the salmon sing in the street. За тэгээд яргаа загснууд яах нь. Ингээд гудамжаар дуулах үед. Тэр жоохон зүү зэрэглээ шиг сони болоод байгааз. Тэгэхээр яах нь гэхээр энэ зохиолч болохоор зүгээр нэг I will love you until I die. Би хүн өгтлээ чамайг хайрлана гэж хэлчих болох байтал яруу найргийн байдлаар би чамайг Хятад Африк хоёр нийлэх хүртэл би чамайг голын ус уул даван би чамайг яргаа заас годомжинд бүр дуулах хүртэл тийм цаг үе хүртэл би чамайг хайрлана. Тэгэхээр ерөнхийдөө болох нь чамайг би хязгааргүй хайрлана гэсэн хайрыгаа адвер бидний өнөөдөр үзэж байгаа дүрмээр хэрэгтэй ярьж байна гэсэн. Окей. За тэгээд ерөнхийдөө хамт үзсэн баярлалаа. Тэгээд та бүхэн санд үсгэлээ бас коммент бичээд үлдээгээрэй. Thank you everybody.